бүх хөрөөрөө тэр чигээр нь одоо зунжангаа амгалж ягаад намар тэндээс чинь шилэн сонголт хийгээд хуц тавих болцоотой тэр чигээрээ тавигдаад хуц тавих болцоог нь одоо энэ орчин цагт нэг юм мал хөнгөлгөөний байх гэдэг юм гасцсан. Тэр бол ингээд цус мус гаргахгүй. Гол нь ингээ гол ийм юу дамжуулах судсын ингээд чимэгчдэг байхгүй юу. Тэгэхээр тэр мал илүү тавир болоод илүү одоо зуны хугацаанд төмсдөгөө байсан хоргонууд чинь биеийн тавирын бадрын махны гац центр нэмэгддэг байхгүй юу. Тэгээд намар хүртэл тийм болцсон хоргыг чинь чимэгчээд 9 сар 10 сар гээд тэг чи биеинд нь ямар нэг мессежлбэр юм хүмүүс сувд атчаагүй болохоор хөрх юм биеинд стресс багтаа зөөр багтаа болохоор тэр чи бас тарга твэрэг авахта сайн л дээ. Үйлдвэр угсаагаа бол сайжруулсан. Одоо жоохон махны чиглэлийн гэдэг юм энэ бараг үйлдвэр нэг авчирсан. Хоёрт нь би хургаа эртүүлүүлээд байгаа юм. Хуучин цагт бол хуучны улсын авраг малчид бол 2 сард хургыг төлөвлөлтөл 2 сараас эхэлдэг тий. Би бол бүр 1 сарын 20-наас эхлээд байгаа юм. Тэр нь яагаад вэ гэхээр 1 сарын 20, 2 сарын 10 дээр төлөвлөсөн хураг 10 дугаар сар гэхэд чинь 4 сард 3 сард төлсөн хургаас арай л ахиу байна үстэ. Яаж ч утсан 1 сар илүү юу гэдэг өссөн байна гэсэн үг байхгүй юу. Тэр нь ингээд эргэлтээрээ юу яаж хөөгдөж бодох вэ гэхээр 7 сар гээд би хургаа эхээс нь салгачдаг. Тэгэхээр 7 сар наадмын өмнөхөн эхээс хургаа хөлөхгүй болсон эм мал маань одоо өвсний эсвэл тасрах хүртэл махан тарга өөхөн тарга хангалттай сайн авчиж байгаа байхгүй. Хургаа хөлөхгүй болохоор тэр чинь тарга хүчийг их сайн авна гэсэн үг. Тэгээд өвлжөөнд буух үед бол миний одоо хэлтгэж мал бол их сайн тарга хүчтэй ороод тэгээд 12 сар 1 сар гээд тарга хүчийн үндсэндээ алдаагүй байхдаа дахиад хургалж байгаа байхгүй. Тэгэхээр жилб сайтай сайн төл гаднаа гэсэн үг. Тэгэхээр энэ циклийг бий болгочоор ихтэйч сайн, хургандааж сайн, малчиндааж амар тэгээд зах зээл бодлуулах ч гэсэн тавир өсөөлөн сайн мал бий болчихж байгаа байхгүй.